Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас урт хугацаатай хөнгөлөлттэй зээл олгох төсөл сонгон шалгаруулах журмын төсөлд зарчмын хэд хэдэн өөрчлөлтийг оруулжээ. Тухайлбал төсөл сонгон шалгаруулах эрхийг орон нутагт олгох, төсөл сонгон шалгаруулах хорооны бүрэлдэхүүнд төрийн бус байгууллагын төлөөлөл нэг байсныг 3 болгон нэмэгдүүлж, хөнгөлөлттэй зээлийг дамжуулан олгох арилжааны банкнд тавигдах шаардлагыг тодорхой болгох, жижиг дунд үйлдвэрлэлийн зээл авахд тавигдах шаардлагыг эргэн хуулийн этгээдээр нь салгах, төсөл хүлээн авах хугацааны товыг тодорхой болгох, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн төслийг хүлээн авах, шалгах, судалгаа хийх зэрэг шат бүрийг наривчилсан зохицуулт хийхээр болжээ. Хүнс үдээ аж ахуйн хөнгөн үйлдвэрийн яамны сайдын 2019 оны А119-р тушаалаар жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас урт хугацаатай хөнгөлөлттэй зээл олгох тухай журам батлагдаж гарсан байгаа тушаалаар. За яг нь ер нь бол энэ журмыг батлуулахад бол бас журмыг боловсруулахад бол нэлээдгүй урт хугацаа зарцуулсан. 4-5 сарын хугацаанд. За тэгээд мөн хүнс үдээ аж ахуйн хөнгөн үйлдвэрийн яамны холбогдох газрын мэргэжилтэнгүүд, за мөн төрийн бус байгууллага, за мэргэжлийн холбоодын төлөөлөл оролцоод бол энэ журмыг батлуулсан байгаа. За энэ журмыг бол мөн хууль зүйн яам дээр бол хянагдсан. За өөрөөр хэлэх юм бол одоо Монгол энэ чиглэлээр одоо жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас урт хугацаатай олгох одоо энэ зээлийг олох гэдэг бол дараах энэ журмыг баримталж ажиллахаар бол сайдын тушаал гарсан байгаа. Тэгээд журмыг бас би тавьж танилцуулчихъя гэж бодсон юм аа. За хүнс үдээ аж ахуйн хөнгөн үйлдвэрийн яамны сайдын тушаалаар бол энэ жил 2019 оны улсын төсөвт бол энэ жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих чиглэлээр 47 тэрбум төгрөг бол тусгагдсан байна. За үүний 20.5 тэрбум буюу за аймаг бүрд бол 1 тэрбум, за говь сүмбэр аймагт бол 500 сая төгрөгийн бол зээлийн их үүсвэр бол олгогдсон. За ингээд зээлийг олгохдоо бол 3 чиглэлээр олгох юм байна. За нэгдүгээрт нь бол эхний хоёр нь бол банкар дамжуулж олгох одоо чиглэл байх нэ. За өөрөөр хэлэх юм бол аймаг болгон дээр эхнийх нь бол 300-аас одоо 1 тэрбум төгрөгийн зээлийг бол хүнс үдээ аж ахуйн хөнгөн үйлдвэрийн яамны жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сан дээр хүлээж аваад, за энийг бол банкар дамжуулж олгох нэ. Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас зээл авах хүсэлтэд эргэн аж ахуй нэгж байгууллагын төслийг энэ сарын 27-ноос эх сарын 10-ны хооронд хүлээн авахар болсон байна. Зээлийн сонгон шалгаруулалтыг олон нийтэд ил тод зохион байгуулах юм а. За ер нь яг урд нь бас ингээд жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангийн зээл маань олгогдохдоо бас нэлээдгүй хил амттай байсан учраас энэ журам дээр бол нэлээд тодорхой нөхцлүүдийг зааж өгсөн байна. За зээлийг олгох, за зээлийн хорооны дэд хорооны хурал, за мөн дээрх одоо яам дээр явагдаж байгаа зээлийн хорооны хурлууд бол нээлттэй байхаа. Телевиз мэдээллийн хэрэгслэр бол нээлттэй танилцуулагдахаар, өөрөөр хэлэх юм бол бизнес төлөвлөгөөгөө төслөө танилцуулж байгаа хүмүүс маань комисс танилцуулж байгаа хүний мэдээллийг бол телевизээр нээлттэй явуулах нь мэдээллийн хэрэгслэр, за мөн шалгаруулалтын ажлыг бол мэдээллийн хэрэгслэр бол нээлттэй явуулах нэ гэж ингэж ойлгож байна. За ер нь товчхондоо бол манай одоо жижиг дунд бизнес эрхлэгчид маань бол төслөө 5 сарын 27-ноос 6 сарын 10-ны хооронд бол нэгдүгээрт нь бол хэрвээ бид нар банкар дамжуулж аймагасаа төсөл авъя гэж байгаа юм бол хүнс үдээ аж ахуйн газар дээр за сангаас зээл авъя гэж байгаа одоо иргэд аж ахуй нэгж маань болохоор жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сан дээр ингэ зээлийг олгох нэ. Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас зээлийг 5 жилийн хугацаатай жилийн 3% хүүтэй, банкар дамжуулан олгох зээлийн хүүг 8%-аас ихгүй байхаар тогтоожээ. 300 саяас дээш төгрөгийн хөрөнгө шаардлагатай төслийг Улаанбаатар хотод салбарууд дээр хүлээн авах юм байна. Илүү дэлгэрэнгүй мэдээллийг 99 35 85 01 утсаар авлаа.